За бүгдээрээ сайн байна. Бүгдэнд нь энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн минь төргий. Трейдер биш байна. За тэгэхээр өнөөдөр бол 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр. За тэгээ өнөөдрөөс эхлээд TBM онлайн сургалтынхаа 3 дугаар эсэлтийг зарлж байгаа. Энэ бичлэгээр аль бие ёсоор мэдгэж байна guys. За тэгэхээр ерөнхийдөө бол манай 3 дугаар эсэлт болоод өнөөдөр буюу 8 сарын 26-наас 9 сарын 4 хүртэл буюу 10 хоног бүргэлжлэнэ. За тэгээд энэ хугацаанд бол одоо хэрхэн бүртгүүлэх зааврыг бол Telegram сувгаас бол орж аваарай. Хэрвээ Telegram сувгт байхгүй юм бол би description хэсэгт Telegram-ийн линк үлдээчи ороод зааврыг дагаарай гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө бол сургалтынхаа тухай товч танилцуулъя. Мэдгүй юм байвал товч танилцуулъя гэх юм бол за ер нь бол ихэнх нь мэддэг хүмүүс байгаа бох. Тэгээд тухайн үед бол бүртгэл хаагдсан байх үеүүдэд орё гэж асууж исэн, бодож исэн дахиж бүртгэл зарлах уу гэж хэлэлт авах уу гэж асууж исэн хүмүүс бол шууд орох бах. За тэгээд мэдгүй хүмүүс байвал ерөөдөө баг зэрэг дэлгэнгүй мэдээлэл өгье. Ер нь бол манай сургалт бол гижүүвэн анги, дунд анги, мэдлэгтэй анги гэж бол 3 ангид бол хуваагддаг. За гэхдээ аль ч ангийнхаа хичээлийг аль ч ангийн хүн нь бол үзэж болно. За мэдээж гижүүвэн ангийнх нь бол одоо Forex-ын тухай мэдлэг багтаа шинэхэн арилжаач байдаг болвол дунд ангид бол Forex-ын тухай мэдлэг бол харьцангуй гайгүй. Гэхдээ харахаа арга барилаа олоогүй байгаа ч юм уу. Ийм арилжаачд байна. За мэдлэгтэй ангийн хувьд бол бараг мэдхгүй Forex дээр бол бараг мэдхгүй юм байхгүй. Гэхдээ хараахан ашигтаа орж амжааг байгаа ийм хүмүүс байна гэсэн үг. За тэгээд ерөөхдөө эдгээр хүмүүс зориулсан тос бүрийн хичээлүүд бол байна. За тэгээд энэ хичээлүүд бол одоо аль ч хичээлдээ бол суух боломжтой гэсэн. За тэгээд ерөөхдөө үзэх хичээлүүдийн хувьд бол мэдээж анхан шатны хичээлүүд бол орно. Хүн болгоны арилжаачин болгоны мэдл ёстой зүйлс бол заагдана. За тэгээд дээрэс нь нэмээд SMC, тэгшхим, BBA за тэгээд уламжлалт паттерн гэх мэт арга барилуудыг бол давхар заана. За тэгээд энэ дээр бол эдгээрийг зааж байгаа нь ямар ч утгатай гэхээр эдгээрийг ашиглаж арилж гэхээсээ илүү эдгээр маань манай TBM стратегтэй маш гоё уялддаг, маш гоё огтлцол давхцлыг үүсгдэг учраас бол эдгээрийг заадаг. За тэгээд эдгээрийг заасны дараа бол мэдээж үндсэн TBM арга барилаа бол заана. Үндсэн Fibonacci арга барилаа бол заана. За үүний дараа бол all in one гэсэн хичээлүүд орно. Яах вэ гэхээр бүгдийг хэрхэн хостуулах тухай хичээлүүд заагдана. За тэгээ үүний дараа бол сэтгэл зүйн хичээлүүд орно. За сэтгэл зүйн 10 гаруй хичээлүүд байгаа. За тэгээд эдгээр сэтгэл зүйн хичээлүүд нь бол бусад одоо сургалт шиг ийм мотивац, инновац өгөх зорилготой ийм хичээлүүд бол биш байх болно. Эдгээр нь ямар хичээлүүд байгаа вэ гэхээр аль болох хөрсөн дээр буусан тий өдөнд үзэгдэх үйс гарт баригдах үйс ийм тасгал ажлуудтай тий мэдрэгдэх үйс үр дүн гаргасан ийм хичээлүүд байх болно. За өөрөөр хэлбэл бол тухайн хүн тасгал ажиллаад өөрийнхөө сэтгэл зүйг олж авах гэсэн үг. За тэгээ ерөнхийдөө бол энэ сэтгэл зүй тал дээр бол ийм 3 зүйл байгаа. Энэ бол инч форм, оюуны зураглал болон mental hand гэсэн. Эдгээр 3 зүйлийг бол одоо маш сайн хийж сурсан хүн болоод өөртөө ажилд сурсан хүн болоод ерөөхдөө арилжааны сэтгэл зүй бол тогтдог. За тэгээд ер нь бол одоо олон арилжаачдын эргэлтийн цэг болсон зүйл бол одоо mental hand байдаг гэсэн. Ялангуяа mental handтэй за подкастн дээр бол одоо маш олон ярьж байгаа. За тэгээ манай сургалтын давуу талуудын хувьд гэх юм бол одоо маш олон давуу тал байна. Сая хэлсэнчлэн одоо арга барилуудтай бол маш гоё хосолдог. Жишээлбэл SMC дээр тий маш олон order block байдаг, маш олон imbalance те, маш олон point of interest байдаг. Бүгд эдгээр яг хаанаас явах нь мэдэгддэггүй тийм ээ. Хаанаас импульс үзэх явах юм бэ мэддэггүй. Тэгвэл энэ одоо асуудлыг бол одоо гаргалгааг нь бол Fibonacci тайлж өгнө. Яг аль order block-оос нь явах юм. Давхцаж байгаа талаас нь л явна. Яагаад вэ гэх юм бол манай TBM арга барилын хувьд бол хэрвээ энэ хөдөлгөөн импульс явах юм бол хоёр л газараас импульс явдаг. Нэг бол эндээс явна, үгүй бол эндээс явна. Өөр ямар ч хөлбөр байхгүй. Өөр ямар ч order block хамаагүй, өөр ямар ч imbalance хамаагүй гэсэн. За тэгэхээр SMC-гийнхаа асуулт талыг бод өгч байгаа. За тэгшимийн хувьд бол жишээлбэл энэ ойлгомжтой хөдөлгөөн явах юм уу, явахгүй юм уу гэдгийг бол тодорхойлж өгнө. За тэгээд дээрэс нь явбал яг шилжүүлчин дараах pullback нь хаана дуусах юм гэдэг цэгийг бас тодорхойлж өгнө гэсэн. Нөгөөлийн хоёр газараас. За дээрэс нь фракталын хувьд бол те энэ хэмжээ гүйцэх юм уу, гүйцэхгүй юм уу? Гүйцэх бол хаанаас гүйцэх юм? Яг адилхан тийм ээ. За тэгээд
дээрэс нь батерны уламжлал батернуудын хувьд бол яг аль key level-ээс явах, энэ key level-ийг барих юм уу, барихгүй юм уу? Энэ батер нь үнэн юм уу, худлаа юм уу? Бүгдийн TPM стратеги бол гаргаад өгч юм гэсэн. Хэрвээ чи өөрөө сайн сурж чадвал ч тийм ээ. За тэгэхээр бас нэг жижиг сул талыг хэлье гэх юм бол сурах жоохон гүндрэлтэй, жоохон хичээл зүтгэл шаарддаг. Гэхдээ сурцсны дараа бол тийм ч хэцүү зүйл биш ээ гэдгийг бол ойлгоно. За гих мэтлэн давуу талууд байна. Өөр дээрээс нь гэх юм бол өөр хаанч загдахгүй candlestick-ийн үр гэдэг шинэ ойлголтыг болвол заана. Дээрээс нь candlestick-ийн шилжилт, ламын шилжилт гэдэг шинэ ойлголтыг заа. За энэ хоёр бол зөвхөн TBM стратегийн хувьд заагддаг, өөр хаанч заагдахгүй ийм арга барилууд байгаа, ийм ойлголтууд байгаа гэсэн үг. За ерөнхийдөө бол манай сурагч зүгээр цаг шилжилтийг сонсоод win rate нь 80% болоод эхэлдэг байгаа. За тийм байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ цаг шилжилт болон энэ хаанч заагдахгүй зүйлс давуу талуудын хувьд бол та подкастаас бол сонсороо гэж хүсэж чинь сонсоогүй байх юм бол тийм ээ. За тэгээд манай сургалтын үнийн хувьд бол өмнөдөө адил $299 бол гарч байгаа. За тэгээд хэрхэн сургалтанд хамрагдах зааврыг бол Telegram сувагт оруулчихъя. Telegram сувагт орж амжаагүй бол description хэсэгт Telegram сувгийн линкийг оруулчихъя. За тэгээд дээрэс нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэж байгаа юм бол description хэсэг мөн адилхан өмнөх сургалтуудын одоо зарлж исэн бичлэгүүдийн линкийг бас оруулчихъя. За тийм ээ. Тэгээд дээрэс нь одоо бидний үр дүнг үнэлэхийг хүсэх юм бол ерөөхдөө ямар үр дүнтэй байгаа гэсэн бичлэгүүд хийсэн байгаа. Тэр үр дүнгийн бичлэгүүдийг мөн адил description хэсэгт оруулчихъя. За тэгээд ийм байна. За тэгэхээр бүртгүүлэхийн хувьд бол эхлээд над руу бол ерөөхдөө хувь чат бичнэ. За тэгээ хувь чатаар бол би судалгаа явуулна. Тэр судалгаад бүглөөд төлбөрөөр шилжүүлээд хаалттай Discord group-тэй орно. За ингээд 9 сарын 4 гэхэд бүртгэл маань дуусна. За тэгээд тэрнээс хойш бол хаалттай Discord group дээрээ цаашид сургалтыг хэрхэн орох зааврыг оруулна гэсэн үг. За ингээд хэдүүлээ сургалтаа эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр ерөөхдөө бол энэ бол хамгийн сүүлчийн эсэлт байх болно TBM стратегийн хувьд. За тэгээд тийм учраас хамгийн сүүлийн эсэлтэд амжиж бүгдээрээ хамрагдаарай. За тэгээд бүгдэнд нь анхаарал хандуулсан явдал баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай гайс. Баярлалаа.